Нэрээ хүүхэд тас гэдэг ингээд бодохоор за 3 4 настай үедээ би юу хийжсэн тэр бүх үйлдэлээ хийж мэдэхгүй л гэж би бол бодож байна. Тий. Тэгээ санах дотроо бас өгүүлэмжтэй санах, дөнгөж нэг тий айдас юм уу, өнөр амт тэр үеийн мэдрэмжийг одоо дөнгөж санах ч юм уу дотроо өөр юм байна л та. Тэгэхээр хүүхд насны зурсамжийн талаар та бүхэндээ үзүүлээ. Яг гэвэл өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр тохиож байгаа. За хүүхд гэдэг хүний ард бол ялцч ээж нар байдаг. За өнөөдөр бас нэг ийм үйл явдал тохиож байгаа. Яг нь хүүхдтэй холбоотой, ээжтэй холбоотой нэг зүйлийг бас үзэгчтэйгээ тэгээ хоёлаа хамтаа хүргэе гэж бодож байна. Ягаад тэгэхээр өнөөдрийн энэ хөтөлбөрийг үзэгч та бүхэндээ 7-8 цагийн хооронд бэлтгэн хүргэж байгаа найруулагч Баасан хүүгийн ээжийнхэн төрсөн өдөр болж байгаа. Ээж нь яг одоо Увс аймагт Улаангаан хотод байгаа учраас найруулагч Баасан хүүгийн ээж Алтан Чимэг тань төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе. Хан хураад мэндэлсэн гэрэл сайхан өдрийн мэндийг бас хүргэе тийм ээ. Тэглгүй яах вэ? Харагдаж байгаа нь үзэгдэж байгаа нь бит хоёр боловч бидний ард маш олон уран бүтээлчд ажиллаж байдаг. Сая та бүхэнд киноны ард ажилладаг нүүр хувирагчийг онцолсон бол бидний ард бас найруулагч, зураглаач, гэрэлтүүлэгч, дууны найруулагч, инженер техникийн ажилчид гээд телевизийн арын албанд маш олон уран бүтээлчд ажиллаж байдаг. Тэгээд сайхан нэгэн ээжийн төрсөн өдөр болж байгаа юм байна. Та бүхэн ч гэсэн хин нэгэнд төрсөн өдрийн мэдлэгийг заавал хүргээрэй. Мөн хайртай гэдэг үгийг өнөөдөр хин нэгэнд бас хэлээрэй гэж хүсэх байна. Яагаад гэвэл хин нэгэнд бэлгэлсэн сайхан үгийн энергийг өөрөө буцаагаад авч байдаг.